шүү дээ. Коронавирус халдварын цар тахал дэлхийн нийтийг хамарч улс орнуудын нийгэм эдийн засаг дурдчлан тооцоолоогүй их хэмжээний хохирол үзүүлсэн улмаас 2020 онд дэлхийн эдийн засаг 4-6% агшихаар олон улсууд, олон улсын банк санхүүгийн байгууллагууд үзэж тооцоолж байна. Монгол улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас өмнөх оны мөн үеэс 9.7%-аар, нийт экспорт 28%-аар, уул уурхайн экспорт 25%-аар, нийт импорт 10%-аар буурч улмаар төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 1.2 их найт төгрөгөөр буураад байна. Гинтийн давагдчихгүй цар тахлаас үүдэлтэй эдийн засаг төсөв санхүүгийн хүндрэл үргэлжилж байгаа хэдий ч засгийн газар иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуй нэгжүүдэд дэмжих, мөчлөг сөрсөн бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, улсын их хурлын 2020 оны сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлтийг тусган төсвийн додтолын төслийг боловсруулан та бүхэнд танилцуулж байна. Монгол улсын 2020 оны нэгдсэн төсвийн додтолын төслийг боловсруулахад цар тахлын үед иргэд аж ахуйн нэгжийг үргэлжлүүлэн дэмжих, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, коронавирус халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай санхүүжилтийг тэргүүн ээлжинд шийдвэрлэх, экспортыг нэмэгдүүлэх, иргэд бизнес эрхлэгчид үзүүлэх төрийн үйлчилгээ бүх төрлийн тусгай зөвшөөрлийг цахим болгох замаар төрийн үйл ажиллагааг хүн сурталгүй болгох, улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлтэй уялдуулан санхүүжүүлэх гэсэн үндсэн 5 зарчмыг баримтлалаа. Үүний зэрэгцээ төсвийн дэвжиж болох зардлыг буруулж төрийн үйлчилгээний үр ашгийг сайжруулахын зэрэгцээ эдийн засгаас сэргийх чиглэсэн арга хэмжээнүүдийг шат тараалт авч хэрэгжүүлэхээр төлөвлөд байна. Дээр дурдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр нэгдсэн төсвийн нийт орлого 10.7 их найт төгрөг, нийт зарлага 14.6 их найт төгрөг, төсвийн нийт алдагдал 3.8 их найт төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 9.9%-тай тэнцэж байна. Байнга орооны эрхэм гишүүдээ Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хилцэн шийдвэрлэж өгье. Баярлалаа. За сангийн сайд Төрлөختөрт баярлалаа.